Монголын радиогоос ярьж байна. Загтлын хариу нэвтрүүлгийн хэсгээс. Аваа, би тань захиа бичлээ. Гэхдээ үгээр биш, зургаар бичлээ. Аавтай амьдрал зааж чадахгүй учраас адагхан зүрхний хэсэгхэн бодлоо. Алагхан цаасан дээр болохлаа. Ахаа, би танд үг дайлаа. Гэхдээ үсгээр биш, зургаар дайлаа. Үрсээ тэрсэн өндөр ахта үг хэлэх зориггүй болохоор өөдөсгөн сэтгэлийн бяцхан бодлоо хөөрдөн гараараа зурч хүрхлээ. Хамчуудаа, би та нараасаа гуйлгагүй. Гэтэ гараараа биш, сэтгэлээрээ гуй. Гараас нь хөтлөх үрс биднийхээ гайхамшиг сайн баатан байгаач. Гавихгүй тоглоомд амьдралаа үрж, гомдол гимшилт битгий өсгөөч. Би зураач биш л дээ. Гэтэ би хичээгээд л сурлаа. Таач бас төгс биш л дээ. Гэтэ хичээгээд нэг үзээрэй. Аав байх хамгийн том шалгалтанд уналтгүй. Эцэг хэмээх хамгийн том шагналыг хүртээрэй. Та мөрийг тавьж амьдрахад даанч хайран учраас тахилхан хідэн үрстэй мөрөөл бүтэн үлдээж хайрлаарай. Таны бүтээсэн амьдрал гიშгсэн мөрөөр тань бид нүүр бардам сэтгэл тэнэн алхнаа аваа. Зургаан зурч байна.